Дараагийн мэдээ. Хүрлбаатар 1996 оноос хойш хүний нэр судалж эхэлсэн байна. Анх Багванди ерөнхийлөгчийг сонгогдоход Том банд нэртэй хүн байдаг болов уу хэмээн сонирхож Пүрвийн Том банд гэдэг хүн байдгийг мэдснээр түүний нэр цуглуулах хобби эхэлжээ. За Монголд 40 мянган орчим нэр байдаг. Харин Хүрлбаатар Өвөрмөц Содон 1000 гаруй нэрийг судалж бүртгэсэн байна. Хүрлбаатар эдийн засагч Нэгтлэн бодогч сэтгүүлч мэргэжилтэй 10 гаруй жил мал маллаж Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 30 жил ажиллаж тэтгэвртэй гарсан. Түүний нэр цуглуулах хүслийг үдээсэн өөр нэг зүйл нь шилжиж ирсэн иргэнээс нэрийг нь хэн билээ гэж асуутал өнөөх хүнийх нь нэр хэн билээ, харин шилжилт хөдөлгөөн хийснийг нь тэмдэглэсэн хүн нь хэн мэдхүү байсан явдал байжээ. Нэр судлах хоббийн түүний төрийн албаны завгүй ажлынх нь хажуугаар тархийг нь амраад гол зүйл байсан гэдгийг тэрвэр ирсэн юм а. Нэрийг бол одоо хараад телевизээр гарч байгаа хүмүүсийн нэрэн дээрээ садан нэр байвал цуглуулна. Хэвлэл мэдээлэл дээр дээхэр өч нэг бахан суглаа гараад нэг сонирмон дээр нэг бахан нэр гардаг. Тэр интерес ингээд ном дээрс нэрнээ цуглуулад нэлээд идэвхтэй цуглуулдаг. Сүүлд нь манай ажлын газрын хүмүүс ч гэсэн тэр нэг тийм садан нэртэй хүн байна. Энд нэг юм нэртэй хүн таны цуглуулгад байгаа юу гэдэг ингээд авчирч өгдөг ингээд баяжуулт. Хүүхдүүд ч гэсэн бас садан нэр байвал олоод ирээд ингээд баяжуулдаг юм л болсон доо. Түүний цуглуулгад олон содон нэр бий. Эдгээрээс тэрийг хар бариад ав гэдэг нэр хамгийн сонирхолтой нь бол хамгийн урт нэр нь Номин чулуу ухаан заяа мөнх эрдэн инх төгөлтөр гэх нэр. Харин хамгийн богино нь аз од үр иш яа зэрэг нэр юм а. Мөн бөөр хамар зэрэг эрхтний нэр, энэ хайчуу бай бол зэрэг үйл үгтэй нэрч байгаамаа. Гадаад харилцаа элбэгсэж байна. Энэтэй холбоотой гадаад нэр одоо их сонирхол энэ төр байна. Тийм учраас одоо хүүхдийнхээ нэрийг гадаад нэр өгвөл бас учир утга агуулган сайн мэдчихэж одоо өгвөл зүгээр өөр одоо улсын хэл дээр очиод унших тэр шал сонирхолтой утгатай юм уу тийм этгээд утгатай болчих тийм нэрнүүд бас байх. Тэр одоо аялгаар нь одоо байх талтай ч гэдэм юм байт юм байна. Бас хэтэрхий их урт нэр өгөх нь бас зохисгүй юм байна. Одоо энэ бичиг баримт дандаа бүх юм захин болцсон байгаа шүү дээ. Гадаад паспорт одоо иргэний үнэлэх тэгэл захин бэлэмгний карт мартан төрчгээд их урт нэрүүлээд багтахгүй болчихсон. Түүн шиг хоббитой хүн цөөхөн байдаг байна. Орхон аймгаас Наран Дулам гэж хүн оюутан байхдаа нэр цуглуулж байснаа хуваалцсан байна. Хүрлбаатар 2006 онд Зөв нэр хэмэх номоо гаргаж байсан бол энэ жил шинжилэн хэвлүүлжээ. Тэрээр хүний нэр хувь заяатай нь холбогддог учраас нэр өгөхдөө утгыг бодож судалж байж өгөх хэрэгтэйг онцолсон юм а.